Артуурын тэрэн байна. Миний бодлоор бол манай ангийнхан бүгдээрээ хувийн асуудлаа бодохоор бүх анги нийтээрээ нийлж анги тулгамдсан бүх асуудлаа шийддэг. Тэгээд бид бүгдээрээ энэ болон төрөж үйлчлэлээс эхлэн 7 цаг хүртэл бүгдээрээ математик шалгалтанд бэлдэж суулгаж байна. Санаа би боловч өгөн манай энэ жил 3 аялалд явсан. Номын сан, филармоны аялал, Эрдэнэ хот руу аяллаар явсан. Тэр дундаас надад таалагдсан нь Эрдэнэ хот руу вагоноор цэцлэгээ үзэж явсан байгаа. 10 дугаар ангийн сурагч хаан биш үү? Энэ жил бидний шинээр сурсан зүйл бол урлагийн үзлэг бүгдээр бүжиг сурсан байгаа. Тэгээд сас болон волейболын тэмцээнээр спорт авьяас өгч тэгээд ажлын хичээлүүдээр олон зүйл сурсан. Тэр нөгөө 10 дугаар ангийн тэргэлэн манай ангийнхан номын спорткад сас аврах шалгалт тэмцээн, волейболын тэмцээн, гишүүний уралдаанд амжилттай оролцсон. Волейболын тэмцээнд охтууд нь 1-р байр, хөвгүүд нь 2-р байр авсан байгаа. Санаа 10 дугаар ангийн сурагч амар өсөлтөн байна. Миний бодлоор манай анги бол урлаг спорт болон хичээл сургалтууд бол маш жигд оролцоотой. Тэгэхээр хичээгүй байж чадна гэж боддог. Бид 2 жил сүүлийн 2 жил волейбол болон хэсний тэмцээнээр маш амжилттай оролцож байгаа. Тэгээд бас энэ удаагийн олон улсын шалгалт маань бидний чадварыг бас дахин шалгаж байгаа гэж бодож байна. 10 дугаар ангийн сурагч ирнэ. Тэгээд эцэг эхчүүдээ бидний тэмцээн оролдоонд ороход үргэлж тусалж дэмждэг. Тэгээд сая энэ үйлрэл IG-ийн шалгалтанд бэлтэж байхад үргэлж тусалж дэмжиж тэгээд арын асуудлыг зохицуулж өгч байсан эцэг эхчүүдэд баярлалаа. Тэгээд бид нэр энэ олон улсын шалгалтаа сайн үнэлтэд хэлтэй байна. Ангийн дараагийн хүн байна. Энэ хичээлийн жил спорт уралдаанд маш амжилттай оролцож сайн байсан болохоор эцэг эхчүүдээс хүсэх бидний хүсэл бол энэ жил дуусахаар аялахыг хүсэж байна. How is the